Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Тэгэхээр яг настай хүмүүс одоо тэр хүмүүс энэ маань эмэгтэйд бас амьдрал ахуйн араа дээшилж байгаа. Амьдрал болж сайхан байна. Яг сая бол баг зэрэг мэдэгдэж л шүү дээ. Сая бол гайгүй нэмэж залин төр нэмээд Хамаагүй болсон. Яг болдгүй яг 100 мянган төгрөгөөр чинь махбар завлаа авах шүү дээ. Тэ? Ерөнхийдөө хүний амжиргааны түвшинд бол цадин нэтгэр нэмэгдээд явахдаа зэрэг аль нь амжиргааны түвшин гэсэн нэмэгдэн шүү дээ. Судалдаа авалтын чадвар нэмэгдэж байгаа гэсэн үг байна. Амьдралд яг бидний юу яаж худалдаа авах чадвар бас нэлээд сайжирч байна. Тэгээд энэ борлуулалт бас нэлээд нэмэгдэж байгаа тийм. Тэр бол ер нь маш чухал байгаа юм л да. Худалдаа авах чадвар сайжрахын хэрээр борлуулалт ингээд барааны эргэлт маш сайжирна гэж байна. Сайн талтай. Тэнд бас өнөхөр бодитоор бас нэмэгдэж байгаа гэж бодож байгаа. 100 мянга ч гэсэн ядаж нэг эдийн эмээ авчих шүү дээ. Тийм ээ. Инфляцийн өсөлттэй холбоотойгоор худалдаа авах чадвар муудсан байгаа шүү дээ. Тийм учраас одоо цалин дагаж өссөн нь бол ард иргэдийн хувьд бол маш сайн зүйл болоод байгаа. Тэгэхээр яг угаасаа эдийн засгийн өсөлттэй л холбоотой зүйл байгаа. Одоо иргэн тойрны хүмүүсийн цалин нэмэгдээд бас аж ахуй амьдрал бас дэвшилж байна л гэсэн болоод байгаа. 100 мянган төгрөг 200 мянган төгрөг нэмэгдсэн юм уу да? Нэмэгдэж байгаа болж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Тэрийгээ дагаад тэгэн нэг талаараа сайн талаар нь харж болно. Ер нь бол жоохон юмны өсөлт жоохон хэцүү байсан шүү дээ. Ард түмний амьдрал те. Яг одоо бол сая бас залин төр нэмэгдээд бас арай өөрчлөлт бас орсон бахал та. Одоо бид нар ч худалдаа авах юмны чинь үн гэж тэнгис тадлаа шүү дээ. Тэгэхээр цалин нэтгэр нэмэгдээгүйсэн бол бид нар тэр бас авах боломж нь бас багтаад л байгаа гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж.